Бараа материалын тооллого хийхдээ бараа материал бараа тооллого цонхонд тооллого хийх бараа материалын данс тус бүрээр тооллого үүсгэнэ. Бараа материалын тооллогыг ERP системд тогтмол хийх нь бараа материалын бодит үлдэгдлээ мэдэх, дутагдал, хорогдлоо цаг тухайд нь хянаж шаардлагатай арга хэмжээг авах цорын ганц арга юм. Цөөхөн нэр төрлийн бараа маш бага ажил гүйцэтгээтэй биш л бол бараа материалын тооллого хийж хянахгүйгээр барааны бодит үлдэгдлээ мэдэх системээс харах боломжгүй юм. Тооллого шинээр үүсгэхдээ хоёр хугацааны хооронд интервалаар үүсгэх ба эхлэх огноо дээр эхний үлдэгдлийн огнооны дараагийн өдрөөр буюу 1-р сарын 1-ээр оруулах нь оновчтой. Хэрэв тухайн бараа материалын дансаар өмнө нь тооллого хийж хаасан бол өмнөх тоолгын дуусах огнооны маргааш өдрөөр эхлэх огноог оруулаарай. Хэрэв тоолгуудын интервал хоорондоо давтсан бол тухайн давтсан өдрүүдийн тоо аль тоолгод нөлөөлж буруу болохыг анхаарна уу? Харин дуусах огноо дээр яг хизээ тооллого хийсэн огноог оруулна. Хэрвээ өглөө эрт тоолоод тухайн тооллого хийсэн өдрөөр орлого зарлага гүйлгээ бүртгэх бол дуусах буюу тооллого хийж буй хугацааг өчигдрийн огноогоор сонгож оруулаарай. Бараа данс дээр ямар дансны барааг тоолохоо сонгож, үнийн жагсаалт дээр тухайн тоолгын дүн зурүүг яг ямар үнээр харахаа сонгож өгсөний дараа харах товч дарна. Хэрэв сүүлд авсан үнээр харах үед тухайн бараа материалын дансаар орлогын гүйлгээ хийгддэггүй бол үн татах дансыг сонгох боломжтой. Тухайн бараа материалын данс дээр тооллогын хугацаанд гүйлгээ хийгдсэн үлдэгдэлтэй барааны жагсаалтыг дуудаж харуулах ба хадгалах товч дарна. Тоолсон багнанд тоолсон тоог оруулаад хадгалах товч дарна. Тоолгыг гараар шивэх, Excel байлаас импортлох, баркод уншуулж тоог оруулах мөн Dynsoft Mobile тоолгын аппликейшн Dynsoft Notes ашиглан оруулах боломжууд байдаг. Мөн тоолсон тоог эцсийн байх ёстой үлдэгдлээр бөглөхөөс гадна савлгааны хэмжээ оруулсан бараа кодуудын хувьд бүтэн болон задгай грамм миллилитрээр салгаж оруулах боломжтой. Тоолсон багнанд бүх барааны тоог оруулж дууссан бол дараагийн алхам тоолгоор үүссэн зөрүүг шалгаж тоолгоо хаах шаардлагатай. Тооллого хаагдаагүй үед тоолгын төлөв зөрчилтэй төлөвтэй харагдана.